За сайн байцгаана уу та бүхний ямар амгалан айлтгаа. Яа өнөөдрийн сэдв бол төрийн байгууламж. Төрийн байгууламж гэдэг маань өөрөө төрийн бүтцийн тухай. Энэ бол ерөөсө 1911 оноос хойш банк солигддог. Ялангуяа сүүлийн 30 жилд бол бүр учрыг нь олохоо болчихсон. Хин намгийн том чи, энэ намгийн жижиг юм, хин юугаар хариуцж байгаа бүү мэд. Энэ түүхийг ярих гэдэг л доо. Одоо бол бид нар түүхээ эхлээс нэлээ хитэн юу явуулчлаа чи бас нэг санал хэлээдээс юу вэ? Тэгээ нэг санал хэлээ. Маш олон хүмүүс комент бичсэн байна. Тэгээд бас асуулттай хүмүүс нэлээд байгаа юм байна. Тэгэхээр тэр асуулттай хүмүүст нэгдүгürt хариулъя. Хоёрдугаарт бид нэг асуултаа хэрхэн сонгох вэ гэхээр хамгийн олон лайк авсан асуултыг 3 асуултыг сонгоод хоёулаа хариулъя. Тэгээд тэр хамгийн олон лайк авсан асуултнуудаа бас Nepco-гийн зүгээс 100,000 төгрөгийн номын ирэх өгье гэдэг ийм одоо giveaway гэх юм уу те. Ийм зарлж байна. Тэгээд та бүхэн асуултуудаа асуугаарай. Тэгээд бас хамгийн олон лайк авах юм бол тэгээд комментээр ингээд асуултуудаа асуугаад хамгийн олон лайк авсан 3 комментиг сонгоод Nepco-гоос ном өгөх юм байна. 100,000 төгрөг. Юу яа нүцтэй. Асуусан асуулт, төрүүлсэн асуултууд бол дараа дараагийнх дээр тэр асуултанд хариулна тийм үү? Яг үнэ. Хариулна. Тэгээд бүр одоо номтой асуулт гэх юм уу? Номтой баяр гэдэг шиг номтой асуулт. Номтой баяр л юм байна л да. Шагнал давхын чинь номтой баяр л байхгүй. Тийм байна. Тэгэхээр 1911 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл 114-5 жил болсон байна. Тэр үеэс нэхлэж дурдаад явъя. Гэхдээ Монгол улс чинь 21 онд байгуулагдсан гэвэстэй 100-101 насны хойд тэмдэглээд байгаа шүү дээ. Тэгээ арай жаахан урд өршөөл ирээд арай жаахан урдлаас нь эхэлчихэ. За тусгай тогтнол ясны дараагаар Монгол улс бол теократийн улс гэж энэ бол шашин нэгдүгээрт одоо явдаг. Одоогийн тийм теократ улс чинь Иран байна тийм ээ. Зарим арабын орнууд нь тэр байна тийм ээ. Одоо юу штэ. Иран чинь ерөнхийлөгчийн сонгуулиудад ерөнхийлөгч гарч ирдэг. Гэхдээ дээр нь байнга хүүхдтэй суудаг Хаменей гэдэг нэг сууж байгаа шүү дээ. Урдталт нь Хомейни байсан тийм ээ. Тэр шиг тийм шашны. Тийм улс бий байна. Тийм улс болцсон мөртлөө орчин үеийн одоо Наполеоноос анх үүссэн шүү дээ. Засгийн газар гэж юмтай тийм ээ. Салбаруудаа хариуцсан яамтай тэрийг хариуцсан сайттай. Тийм улс болсон. Дээрээс бас ерөнхий сайттай. Гэхдээ теократны хувьд бол богдхан бүгдийг мэднэ тийм ээ. Одоо бүгдийг мэдээд ах чи хоёр нь гол чиглэлийн аваа явдаг юм баггүй. Ийм улс болсон. 5 яамтай. Дээрээс нь сүүлд нь 12 онд ерөнхий сайд гэж шууд хүн байхгүй дотоод яамны сайд нь нөгөө дотоод яам гэдэг чинь 30 оны алдаг яам биш шүү дээ. Одоогийнхоор боловсролын яам, эрүүл мэндийн яам зэрэг дотоод асуудлаа хариуцсан ямаа хэлээд байгаа юм. Даалам цэрэн чимэд байсан. Тэгээ бүр нөгөөдөл чи хоорондоо булаацалтаад 5 яам байгуулчих одоо хэн том юм гэж ингэж байгаа. Тэгээ богдоос хэлсэн. За дотоод яамны сайд руу бичиг өчгтэй гээш өргөн барив гэж биччихэ. Бусд нь бэнд хандах гэж байгаа бол зүгээр өргөн барив гэж биччихэ тийм ээ. Ерөнхий сайдын өрг гүйцэтгэж байгаа байхгүй юу? Ингэж эренбэлж өгөхгүй бол одоо Монгол хүн байна да. Би л том гэд үзчихсэн шүү дээ тий. Гэхдээ бүрэн эрх мэдэл бол яг Богд хаанд ерөнхий сайдд байгаагүй хамгийн том жишээ бол 1919 онд автономоос татгалзаад тэгээд хуучин маягаараа бол хятад бүрэн харьяалагдаад тэгээд тэндээс хамгийн гол сонирхоод байгаа юм бол нөгөө пүнлүү гэж авдаг байсан урд нь. Тийм манжаас зүгээр суусаж учраас цол хэрэгэн мэрэгмтэй учраас авдаг. Дээдлийн одоо юу ч хүн бол 2000 лангийн мөнгө
гэдэг чинь амар их Монголд. Дадоотлын гүн цолтойн явдаг 100 дангийн мөнгө жилүүд авдаг тийм дүрмтэй байсан. Тэрийгэ санагалзаад нөгөөдөл чинь. Оросоос тусламж гуйлсан антаржийн бичгэн дээр байдаг шүү дээ. Эдгээр чинь пүнлүү өхөө болчихсон. Тосгор тогтох гэж байгаа шалтгаан баг тэр болж урж байгаа байхгүй. Ингээд нөгөөдөл чинь ягаад ингэж харин тэгээд одоо гэтийн засгийн газар тийм ээ. Энэ саналаа бичнэ гэдэг. Энийг бол нөгөө ерөнхий сайд бадамд орж богдхан хоёр амар эсрэг үтсэн. Дийлээгүй шүү дээ. Хамгийн сүүл нөгөө бичиг очсон. Тэгээд сүүшүүжин орж ирсэн. Сүүшүүжин чинь Монголын өөрсдөө бичиг авсан. Монголын төрийн урилгаар ирсэн болох бас яг дураарж ирсэн юм биш шүү дээ. Одоо бид нар бараг хятадд эзлэгдэжсэн. Тий буруу яриад байгаа байхгүй яг үнэн баримтна. Тэгээ Бадамд орж хамгийн муу хүн булгаа хэлсэн. Нөгөөх нь болохгүй хэрэггүй цагийн байдлыг харьяа богд дээр ингэж байна. Богд чинь хаан хүн би чи ерөнхий сайд хүн яаж болдгийг байж яах гэж ингэж байгаа юм бэ гэсэн тэдний саналаар ирсэн. Дандаа алтан ургийнх. Нөгөө бүндүү авчихсан. Нөгөөдгөө санагалзаа. Тий. Дараа нь ингээд 1921 оны 7 сард ардын засаг гарч ирвэ. Ардын засаг гарч ирснийхээ дараагаар одоо тэр чинь сүүлийн үеийн дүр юу шүү дээ. Сүхбаатар удажсэн чигээрээ. Тэр чи одоо яг шин засгийн газар дээр бол одоогийнхоор Батлан хамгаалахын яамны сайд тэр үеийнхээ бол цэргийн яамны сайд хүн байхгүй. Ерөнхий сайд нь бодоо болсон. Бодооны төрийн хамгийн анхны тогтолцоог хийж өгсөн. Нэгдүгээрт бол теократ улс, шашны улс биш ээ. Богд хаант улс. Хаан бол шашнаар хариуцсан. Төрийг мэдэхгүй. Одоо төр шийдвэр маягтай болгож байна тийм. Төр шийдвэр гаргах юм бол хаан нэг удаа хориг тавьж болно. Тэрнээс одоо 90 оны 92 оны үндсөөлөн дээр чинь тэрийг дуурайгаад ерөнхийлөгч хориг тавьна гэж тавьчихсан шүү дээ. Уг нь ерөнхий хориг тавьж хэрэгч байхгүй тийм ээ. Ингээд бас нэг хаандаа бас нэг зарим нэг ирэх болгож байгаа хгүй бас нэг бүр дургуун хүрээд байх юм бол бас нэг удаа хориг тавина. Гэхдээ тэрийг төр засгийн газар улсын баг хурал хүлээж авахгүй юу тэр тустай асуудал гэдэг юм байсан. Тэгэл тэр үндсэн хуулийг чи хийсэн хүн бодоо. Сүүлд нь ярилцж байгаад бодоогийн зөвхөн тэр төрийн байгуулалтын тангаргийн гэрээ гэд нэр өгөөд уг нь бүтэн үндсэн хууль хийсэн. За ингэж хийснээс бол дээр бол улс бол юу боллоо. Хамгийн том хүн ерөнхий сайд боллоо. Ерөнхий сайдыг хийсэн хүн бол бодоогийн дараа одоо 2-3 хүн сайдтай тэгээд цэрэнд орж ерөнхий сайд болсон. 1928 онд 7 дугаар их хурлаараа очиж төрийн эргэлтээсээ тэр хүртэл бол дандаа байсан та цэрэнд орж байжсэн. Цэрэнд оржиг насварангууд нь амар ерөнхий сайд болсон. Тэгээ Оросууд орж ирээд нөгөө комментээр нь орж ирээд бүгдээр ингэ эргүүлээл. За улсын хүн удирдахгүй. Намын дарга удирднаа. За намын дарга гэдэг маань хэн байх вэ? За хоорондоо хэрэлдээд идэх комментарнаас 3 номын дарга зэрэг тавьчих тэгшэрхтэй. Ийм нөхдүүдийг тавьчих. За ингээд илдэг учраас эндэн мэндэн ингээд ерөнхий сайд юу боллоо? Намын дарга боллоо. За ерөнхий сайд нь бол жигжиж өгөөд одоо сүүл 8 оролцсон гэж яриад байдгийг дуу чимээж байхгүй одоо ерөөсөө бүр огт харагддаггүй шүү хүмүүс. Хүнд нэрийн тогтоогоогүй дээ баг. Тэгэд нөгөө гурав чинь яасан гэхдээ дотроос нь гинтэн татарч байгаа. Нөгөө хоёроо дээрлэхэд болчихсон. Би зүгээр юун талаас нь төрийн нөгөө бүтц талаас нь хоорондоо үл ойлголцох тэр байдлаас нь ярьж байгаа л да. Гинтэн чинь өөрөө бол их тийм хар ухаантай ах тэр хамбичтай юу нөхөрлөө. Намын дарга намайга мэддэг болсон. Засгийн газар гэдэг бол одоо аж ахуй хариуцсан хэлтэс юм аа гэд нааж байгаа. 32 оноос өөрөө ерөнхий сайд болчихгүй. Нам бол төрийн улаан бол юм аа. Өөрийнх нь оцсон газар хамгийн том болдог байхгүй. Тийм үү тий. Ийм сэн тогтолцоо руу орсон. Гиндэг усаа ичлээ, буутчлаа. За ерөнхий сайд нь амар боллоо. Тэгсэн чинь дотоод юмны сайд чавлсан гэдэг юм. Ерөөсөө тэр Оросоос
Тэр хүнийг л итгэдэг. Тэр хүнийг л яадаг. Дотоод юмны сайдууд бүх улсаа барьдаг. Тэр алдлаг маллаг бүгдийн зохион байгуулаад тийм ээ. Тэнд бол амар ерөөсөө эрх байхгүй ягаад тэгэхээр Оросын дэмжлэг байхгүй учраас дахиад нэг ерөнхий сайд чинь тийм болчихсон. Бараг символистик юм. Тий. Тэгээс үлдэн чавлсан өөрөө ерөнхий сайд хавсарч хийх гээд энэ пиад намрыг бушуухан марж алаадаг гэсээрээ барж яваад өөрийнхөө санаачлах хүслээ цаадуулаад нь хэлсэн. Тэгээ Москвад авчиад 1940 оны 7 сарын 11-ний өдөр буудан алах ял гэсэн зориуд гэж яахгүй юу. Гиндэн өөрийн 1939 оны 11-р сарын 26-ны өдөр яг өөр баг хурлын дарга болж ирсэн яг Монгол улс тунгах гэсэн өдөр шүү дээ. Тэг бүгд найрамд тусаад тунгах гэсэн өдөр шүү дээ. Яг тэр үгээр нь яс. Сүүлд Чаусинг яг Монголын цагаасаар Москвад өхүүлсэн тийм ээ. Айгу ах тэр символ тэр их дуртай. Сталин ч өөрөө их дуртай. Манайхан ч гэсэн тэндээс уламжлал одоо ч гэсэн тийм юм тохиолдуулж тийм ээ. Тийм. Сайхан зан хөдөл бахан одон цол өгөнтэй муухай зан өгөл хэн тэр чинь бас тэгж баривчилсан шүү дээ. Нөгөө нэг Жиркогийн нэг баах улсуудыг баривчлаа шорон тэгээ гүтгсэн шүү дээ. Тийм. Тэр чи бол одоо халдсан гамбалтыг хөрхийн амтан тэр мүүдний байгуулагдсан өдөр. Өөрөө яриад тийс завч чи ийм өдөр намайг гэдэг шүүхөр өсөглөөс авчираад. Тэгээд дараагаар нь хэн ерөнхий сайд болоод Чавлсан ерөнхий сайд болоод улсын нэгдүгээр болчихсон шууд. Амрыг хусаа хийсэн ч бүх юм одоо өөр төр явж шүү дээ. Ер нь бол 5 яамны зэрэг сайд байсан гэдгийг шүү дээ. Гадаад яамны сайд, цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин, ерөнхий сайд хийцээ. Цаадуулан тэгсэн байлээ. Чавлсан өөрөө Сталин хэлсэн байсан би олон алам хашихад бол хэцүү байна гэсэн. Нэг зэгтэй үедээ чи наадхаас сард болохгүй шүү нөхөр гэж бодлоо шүү. Тийм үү. Чавлсан асуугатлаа. За Тэдэн бол дараагийнхаа Сталин бол дараагийнхаа нэг бэлтгэсэн байсан юм чи. Чавлсан асуусан явдлууд гашуудлаа илэрхийлэх Тэдэн болын нэр дээрсэн. Одоо чи сүүлдэн санаж нүгөө одоо тохиолдол Брежнев, Черненко, Андропов бол жилийн зэтгээр өгүүлсэн. Тий. Орсуулгын ажил зохион байгуулж байгаа хүн нь өөрөө дараагийн хүн гэдэг нь бол бүхэн тодорхой болчихсон. Тийм үү? Бас нэг тийм сонирхсан юм байна. Тийм ээ, тий. Нөгөө хүн рүү захиа явуулангууд тэр хүн нь дараагийн сайд гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээд Цэдэн бол бодоцсон чинь 20 дугаар их хурлаалдад одоо хамтын шийдвэр гаргадаг тийм юм руу орлоо. Тий. Коллективний гэж нэрлэдэг. За ийм учраас бол одоо Майленко бол ерөнхий сайд намын дарга нь хөршөө өнтер гэл ингээд Волганы юу гэл ингээд хэлсэн. Тэгээ 20 дугаар хурлаар очсон чинь Сталинизм биш шүүмжлээд. Бас тэрний өмнө нэг коллективний асуудал гэдэг ингэнгүүт нь Тэдэн болчихсон одоо хоёр ажил хийхэд маш хурдтай. Ер нь бол одоо коллективний бүгдээр хамтран юм шийддэг байх хэвээр. Ийм учраас бол одоо намын даргыг дамбад өгчихгүй юу. Дамбад намын дарга болоод Сталин угаасаа нэгдүгээр хүн байсан чинь Оросд бас мэддэггүй байсан юм аа. Тэр үчин Сталинараас Майленков гараад ирлээ. Ийм учраас нэгдүгээр хүн нь тэргээл манайд төмөр замын дээр лейхэд чи бол ингээд юуны Цэдэн бол Майленков хоёрын зурагтай урталтай тийм богоон анх явжсэн шүү дээ. Зураг нь байдаг шүү дээ. Нэгдүгээр хүн хэн мэддэггүй. Тэгээд дотоодын зөрчил усаараад хөрх юм уу Майленковыг барьж яваад юуны усан цахилгаан станцын дарах болгоод манай хүн чинь намын даргаараа үлдээд 20 дугаар хурал дээр Сталиныг шүүмжлэнгүүтээ улсыг жолоодох хүн бол намын даргаа гэдэг асуудал гараад ирэхгүй. Тэгээ 20 дугаар хурал дээр Цэдэн бол Дамбаяр очсон чинь яг адилхан зочдод, яг адилхан хамгаалалттай. Тэгээд ихэн хөршөө дампыг хүлээж яваад Цэдэн бол хүлээж яваагүй байхгүй. Цэдэн бол буруу сонголт хийгээ байхгүй. Тийм тий. Намын дарга том байхад чинь одоо юу яахгүй. Тэгээд энэний дараа чинь бол
хэн нэгдүгээр хүн болох вэ гэдэг асуудал шин тэр хоёрын том зөрчил болсон. Тийм. Тэр өтгөө бол одоо ялангуяа тэр сталинизмын юунаас ч болоод хэлмэгдүүлсэн, юусан, алсан, хятсан, хүнийг тамлах тухайгаар үсэг зурсан учраас хэдэн бол чи өөрөөгөө үлээгээд дамбан шахаад эхлэхгүй юу? Угаасаа цаанаас ягаад нэгдүгээр хүн чинь намын дараа болчихж байгаа юм чи манай хүн. Тэгээд сүүлд нь философийн өөрийнх нь ярьснаар тэр үе чинь хэдэн бол шин зүудлээр босч ирээд би алаагүй гэж орлоод өгдөг байсан гэж философийн яран дээр байдаг шүү дээ. Тэгээд зөрчил нь бүр тэгээд би бинийгаа хэн нэнийг хусах гэдэг асуудал тэгээд хэдэн бол ялагдаад байхгүй да. Нэгдүгээр намын даргын том болчлоо. Тийм ээ. Ийм асуудал болоод бөө маргаан болж байгаа. Яаж энийг зайлуулах вэ гэдэг. Тэгээд 57 онд хэн нөгөө төөрөгдөл гэдэг юм. Хөрсөв чинь эргээд нөө социалист орнуудын дарга нарыг бүгдийг солисон шүү дээ. Энэ Сталины талын хөнгө байдалтай. Унгарын Оркашиг усаад л те. Энд чинь бэрүүдийг усаад зөвлөсөн бүр ингээд Югослав улсыг бүгдээр ингээд сталинист болсон. Тэгээ манай хүний занжсэн үйл хэдэн байна аахгүй. Одоо энийг бас солих хэрэгтэй гэж. 57 онд хэн ирвэ? Монголд Воршилов ирлээ. Бээжинд айлчилчаад замдаа Улаанбаатар руу дайрсан. Воршилов ч нөгөө улс төрийн төвчөөний Монголыг хариуцсан газрын дарга олон жил хийсэн хүн байхгүй юу? Тэгээд дээд зөвлөлийн дарга болсон байсан. Тэгээд тэд бол тэрэнд бэлдсэнтэй за энэ нөхөртөл одоо нэг хилүүл одоо нэг учир нь олно олон жил юм байна. Тэгээд эрхийн өмнө чинь зүгээр сонсч хаад байна. Каминадад нэг юм хаалга байсан санжаа сүлд цагаан хаалга гэдэг нэртэй тий. Тэр чинь Оршилов зэрүүлсэн юу байхгүй юу? Гэхдээ бүр цэцэрлэгт одоо бүр дуу хүртэл заадаг гэсэн шүү дээ. Гайгүй би чам дууг нь одоо яри. Тэгээд энэ тэтэлт нь ингээд юу босгаад хаалга босгаад Оршиловын хаалга. Дараагаар нь ясан гэхдээ дуу зохиолгуулад хүрэн халдсан томсгороо хүрээд ирдэг Оршилов хүчтэй олон армийг ганцаараа гамадалдаг Оршилов чи зохиогоод тэгээд онгоцны уудал дээр муу зэрэгт нь хүүхдүүдээр тэрийг дуулуулаад цэцэг мэцэг бариад одоо ерөөсөө бүр чи одоо саяны хүртэл заасан шүү дээ дуугч ерөөсөө тий ганцаараа гамадалдаг болоод чинь ганцаараа гамадлаад ах яг. За тэр нь дүүрч. За дараагаар нь хамгийн зовдонгоо ярьлаа нөгөө хүчиж. За дэлхийд хамгийн сүүлчийн 2 зэрлэг тах байсан. Оо за. Энэ юуны жаргалтын сангийн аж ахуй дээр барьж авчихсан. Бус нь бол дандаа зоопаркийн юмуд байсан шүү дээ. Яг зэрлэгээрээ байдаг 2 тахтай байсан. Нэг нь бэлгэлээ тавьчоо. Оршил. Яа. Нөгөөх нь яг л ганцаар үлдээд орхно өгцсөн саяхан болт одоо байна уу юу? Төв мүзээд чихмэлний үйдэг штэ. Тэр чинь тэр 2 дахины нэг байхгүй юу? Оо за. Дэмжин ажиллагч Fuel Way Powered by Dinner Lady. За ингээд явлангоо ярьсан. Үнэхээр хэн ч гэсэн Оршилов дээд зөвлөлийн дарга бас том дарга шүү дээ. Хөрсөвт очиж яриад одоо итгэцсэн манай талыг хөө. Нэг үлдээчих хөө яах гэсэн. Сэтэм бол өөрөө хөрсөвт дургуусан. Сүүлд нь тэр нэг юунд Москва анталт багтаа өгсөн ярилцлагын дээр хөрсөвт их дург өөрөө нөгөө байн хосч их гэсэн. Брежневийг магтаад хөрсөв бүр гүржүү гэд нэрхсэн. Гүржүү тэр. Их мухаа ингээд. За ингээд дараагаар нөгөө дотор хоорондын тэмцэл боллоо. Хэн одоо энэ улсын атман юм бэл. Тэр бас 2 хөөрхөн бүлэглэл болцсон байгаа шүү дээ. За мөн хэнийг дамбыг усаа эсөө.
Хэдэн үнтэй нийлүүлээд л одоо гоцлогдсон гэдэг. Хосогдсон гут нь хэн гэрээс шууд бууж гисэн дам. Давал би дахиж юм ихгүй өстой. Миний буруу гэд. Тэгэд нас уран бартлаар хөдөөж хүнд сургуулийн аж ахуй эрхэлсэн проектээр ажилласан шүү дээ. Тэ. Тэгээ одоо ерөөсө бүх буруугаа хүлээгээд ингээд хүсээвч гэсэн хусцахад нь ашигласан шууд бүх буруугаа хүлээсэн учраас тэтгэврт гараад Москвагийн ажуутлын нэг ойролцоогоо туслан асуудал амьдэрсэн шүү дээ. Тэгээгүй нөхдүүдийг бол бүгдийг балсан. Сэтэм бодож хамаагүй сүмжилдэг байсан. Төмөр очрыг услаа, тэнтэйг услаа, лавхоос нэмбог услаа гэдэг үгдэн гэн услаа. Тэгээд 66 намын 15 дугаар хурал болоход бол аль хэдийн манай хүн абсолют толгойд очихгүй юу. Тэгэхээр тоталитар дэглэм гэж бий тийм ээ. Тэрнээс гадна бол бүр нарийн юм бол авторитар дэглэм. Авторитар дэглэм гэдэг чинь нэг хүн юм уу, нэг айл бүх улсаа удирдна гэсэн үг. Тэгэхээр манай хүн бол яг үүндээ 66 оноос ахвалаад 84 он хүртэл 20 жил авторитар дэглэм тогтоогоод зөвхөн тэрнээс л асуун тэрл шийднэ. тэдний гэр бүл л Тэдний гэр бүл. Эцэг агуйтайг нийлээд хоёулаа төрөөрж ирсэн шүү дээ. Яг үнэндээ тий. Бүх асуудлуудыг ингэ шийднэ. Тэнд хэлсэн бол одоо ерөөсөө тэгээд дуусаа энэ бол бүр хуулиас дээгүүр асуудал болчихдог байхгүй. Одоо ч гэсэн тийм одоо авторитар дэглэм жишээ нь Оросд бий болчихлоо тийм ээ. Ийм за энэ ганц хүнээс хамаарсан ийм дэглэм бол аюултай дэглэм л дээ. Энэ саяхан болтлууд тэгэхээр нурж унтгийн их балайн. Каримовын Узбекистан гэж байна USA дараагаар. Назарбаевын Казахстан гэж байлаа. Одоо Тажикстан, Туркменстан хоёрт бол айхтар том авторитар дэглэм байж л байна тийм ээ. Тэнд ч одоо хөгийн юм их. Гэтэ зурагтаар байлаа байхгүй. Манай Туркменстаны тэр хэлж ирнэ бүр онгоо шиг болсон юм шиг тий. Туркменстан. За тэр бол бүр онгоо. Тажикстаны ерөнхийлөгч арга маань хөдөө очиж байна. Нэг зураг мөргийн YouTube дээр байл. Тэгсэн тентхийн нэг багш босч ирээд хашир зөрөөс нэг шүлэг зохиоч тэрийг уншлаа. Тэгсэн манай хүн л тэгж чи эхнэртэй юу гэдгсэн чи би ганц үе байгаа залуу хүн гэдгсэн. Энэнд эхнэр болж эдгээр эхнэр аваарай гэдэг. Тэгээ удахгүй улсаас тааж сүр том хурмын хийсэн. Амар гоё. Тэр авч өгсөн авгааг хашир ерөөсө танихгүй анхуутгаар харилцсан. За авторитар дэглэм чи шог байдал бүр ийм байдлаар илэрдэг байхгүй тий. Монгол ч гэсэн илэрчээсэн баг тий. Тий. Гэхдээ арай систем шог руугаа хөрөөгөө гэхдээ ер нь нэлээд шог байдалтайгаар явсан шүү. Энэ надад хүн ярьсан тэр үед том байсан ярьсан. Засгийн газрын шинжилгээ явуулах болдог гинэ. За тэрэн дээр нэг хүүхнийг сонгож тэдэм балтай бүжиглүүлдэг юм байна л та. Дарагтай бүжиглэнэ гэдэг бол 9 хүслээ биелүүлж болдог. Тэр хүү хооронд л хэлхтэл ерөөсөө тэгээ болдог. Би тэр хон гэр бүлийн холбооны тухай яриаггүй шүү дээ. Зүгээр ер нь тэгээд бүжиглээ тий айтах. За энэ дээр бол одоо тэр дарга нарын хооронд том тэмцэл болдог байсан гэх. Эхнэрээ оруулчих, охиноо оруулчих, хамаатнаа оруулчих, нэг өөрийнхөө явдаг хүүхнийг оруулчих тийм ээ. Тэр бүжгэн дээр л оруулах юм бол тэнд 9 хүсэл үлддэг байхгүй. Яа. Тий. Хэлийн урлал болгох шүү дээ. Дарга хэллээ. Ийм авторитар хэлмээс автор Цэдэмбатын хусаа эцсийн дараагаар Батмөх болсон энэ авторитар дэглэм тогтоохгүй хүн шүү. Нийгмийн татлагтай дэглэм хэвээр үлдсэн. Гэхдээ Батмөхч нь бол ухаантай, ер нь их болгоомжтой, юутай хүн шүү. 1990 оны ардчилсан хувьсгал гардаг нэг шалтгаан чинь бол өөрөө хэний Батмөхгүй их ухаалаг зохицуултын хүчээр болсон шүү дээ. Гудамжинд залуучууд болцсон ч юм биш тэг гэж ярилээ. Ингээд перестройк гараад ирсэн одоо над ойрын хүн ярьсан юм
гинтх болоод бас доктор хин Горбачов хэлдэг. Бид одоо хятадтай харилцаагаа сайжруулахын тулд Монголд болж байгаа бүх зэргийг 22 жилийн дотор бүгдээр ингэ гаргана гэдэг. Батмахгүй гомдчихсан гэдэг. Гэхдээ энэ чинь Монгол улсын одоо бид нартай яагаад ярьж болтгүй. Яагаад энэ юм одоо хайхтар бидийг би зурагтаас болж чаддгийг. Энэ чинь одоо яг үнэндээ энэ улсын эзэн хэн бэ гэдгийг аюулсаа ойлгуулж байгаа байхгүй. Митэгүйсэн сэрэг оруулдаг. Митэгүйсэн гаргацдаг. Энэ юм тэгээд ясан байхгүй. Тэрнээс хойш батхгүй олон юм исэн шүү дээ. Хятадтай харилцаагаа сайжруулах гэдэг юм аа. Тэгээд нөгөө цензурны газар гэж байлаа шүү дээ. Тэр чинь татан буулгасан гэдэг зөндөө юм байсан. А зүгээр тухайн үед бол улсууд их адагдаг байсан. Хойд чинь одоо перестройк болоод тэгэл галааснаас тэр гадал юу Оскарын перестройк антергээ хийгээд байдаг. Ёо энэ манай дүнхүү ерөөсөө ойлгохгүй. Гэл. Болгоомжтой хүн байсан гэхдээ бол дуу чимээ гаргалгүйгээр айтайхан хийсэн шүү. Горбачов бол өстой орилж хийсэн шүү дээ. Тухайн тэр талаар юм хэлэхгүй тэгээд их шүүмжилдэг байсан. Тэгээ өөрөө нөх дуу муу тэр муутай юутай хүн л дээ. Ямар сандаа тэгээ надаахад яриад тэгээ нэг төлөвлөл божуулж байгаа тухайд харуулсан юм уу. Тэр нэг хураг байсан. Энэ юу вэ гэж. Тэрийг мэдэхгүй байв гэжтэй зүгээр юуны малчны хөвчүүд нэг үгээ олж чаддгүй тэрүүгээр нь өөлөөд бөө юм боллоо. Гэтэ ер нь бол би тэгж боддгийг. Манай Монголын төрийн хамгийн сайн дарга байсан нэг нь бол Батөнхөг гэж боддог ер нь тий. Ямар санд нэг үйлчлэн зарлаа яг чинь бол за одоо товчоогоо огцруул гэж огцруул яг огцруулсан тийм үү? А тэр товчоо огцруулна гэж улс төрийн товчоо Монгол улсыг бүх юм мэддэг байсан. Тэнд л ярил. Бас нэг гал гаргаад самарчаагүй шүү дээ тий. Гүг ер нь тэгээд улс төрийн товчооны нэрээр сэтгэн болчин нэг авторлог дэглэм чи бүгд тэр нэрээр хийдэг байхгүй юу? Яг л сэтгэн бол даргын даалгавар гэсэн юм гарна л да. Гэхдээ хамгийн том тогтвол танд улс төрийн товчооны нэрээр гарна. А тэр нь бол хашир ганцаараа л мэдэн дэрэг тий. А тэгэхээр улсаан бүгд ингэ чи хуулиас хүчтэй улс төрийн товчооны тогтоол гэдэг чинь. Тэгээ дараагаар нь орох юм төөр өнөө тогтоол гэж үе тий. Тэгээ явсаар 6 дугаарт хууль ордог шүү дээ. Нэг 10 хэдэн хуультай гэр бүлийн хуульч гэж тийм эрүүгийн хууль, иргэний хууль энэ гэдэг 5 цагийн хууль. Тэр бол л доогуур. Улс төрийн товчооны хууль. Тэгээ манай хүн ингээд огцчоо дахиад улс төрийн товчоо байгуулсан байхгүй. Одоо энэ шинэ улс төрийн товчоо бол намаад хариуцсан. Улс орныг хариуцахгүй. Тэр огцогч нь маш чухал юм болсон шүү дээ. Тийм үү. Яг тэгвэл энэ чинь улс орныг төрийг тэр чигээр нь удирддаг байгууллагыг намын харилцаа бол гайчиж байгаа байхгүй. Өөрийнхөө намтай перестройк хийгээд шүү дээ. Одоо тэр их удирдах зүйлүүд нэрлээд байгаас ялгаа байхгүй. Тэгээд тэр чинь намаа хариуцсан болохоос улсаа хариуцахгүй шүү дээ. А гэхдээ нам нь сүүлийн үед бол нам нь төрийнхөө дээр гарчлаа гэж яриад байна. Тэр бол бас үнэн зүгээр. Гэхдээ ямар ч байсан худлаач байсан үнэнч байсан Монгол ардын намын удирдах зөвлөлийн шийдвэрээр гэдэг юм гардаггүй шүү дээ тийм биз дээ. Ямар ч байсан засгийн газрын юм уу тийм ээ. Ерөнхийлөгчийн зэрлэг мэдлэг мөн өөр нэрээр гардаг шүү дээ. Ятгнаа л одоо. Яг үнэ. А зүгээр өнөөдөр намууд бол төрлөг ялангуяа эрхэрж байгаа нам төрийн өмнө шийдвэр гаргах нь айгүй их болж байна. Нөлөөлөх хэрэгтэй байхгүй. Бид нэр ингэж үзэж байна. Засгийн газрын нүгээр юу гэж үзэж байна те. Засгийн газар нь бол өөр их нам юу. Тэгвэл шууд тэрүүгээр дайрч ингэж болохгүй л дээ. Тэгээд тэр нэг нам бусаар нь ялгарлан гадуурх гэдэг асуудал ч бол дэндүү муухай төрийн асуудал дээр гэж байгаа байхгүй. Тэндээс болоод одоо бид бодох юм гэсэн үг л Америкийн нэгдсэн улсад ерөнхийлөгчийн сонгуул ерөнхийлөгчд чинь Америкийн давхар хийдэг шүү дээ. Ерөнхийлөгч ерөнхий сайд хоёроо давхар хийдэг шүү дээ. Ерөнхийлөгч тийм засгийн газрын дэргэн шүү дээ. Энэ солигдсноос болоод 300 сая хүн амтай Америкийн нэгдсэн улсад 3,000 хүн ажиллаас алгаддаг байхгүй. Яг тэгвэл нөгөө намын яг юм дээр чинь нөгөө намын хүн байгаад байж болохгүй шүү дээ. Яг тийм асуудлуудаараа 3,000 улс төрийн хүмүүс нэгээс тийм улс төрийн бүгдээрээ биш шүү дээ. Тийм. Ингээд 3,000 хүн засгийн газар ямар нэг хэмжээгээр юу булс өвчний бодож явах өөрчлөлттэй. Гэхдээ нийт тоон 3,000 байгаа.
300 сая хүн дотоос. Тийм байна. 2000 онд Ардчилсан намын дээр ардын намын засгийн газар гарч ирээд 2 сая хүнтэй Монголд 15,000 хүн ажилласан алсан. Сүүлд хэн блэ нэг эмхтэй гişүү ярьжсэн шүү дээ. Ингээд ардын нам ялсан чинь 100 хэдэн мянган манай намын гişүүн ажилгүй боллоо гэж. За хэтрүүлж байгаа зүгээр. Ажил сүрмэл нэг гişүү тэгж яриад. Ажил сүрэн тийм ярууд бити үнэмшиж. Тийм улсууд биш үү? Чи нэг энэ улсууд нэг юутай баймаар байх юм ба? Хамжирах. Хамгүйг нэг баримжаатай. За энэ ярьж байвал ажил сүрэн ч юм уу, ватсанд ч юм уу ярьж. За тийм юм шууд үнэмшээд юм уу? Тий. Хин шуган бат тэгээд чи ингээд яг хөтэн цаана албаар ярьж байгаа юм уу? Угаасаа тэнийг болоод тэгж байгаа ч юм уу мэдэхгүй л дээ. Гэхдээ хүн чинь ихтэй нэг зүгээр ахуй амьдрал дээр үнэмшдэг усуд байдаг штэ. Гудамжны архичинд үнэмшихгүй тийм ээ. Луурчинд үнэмшихгүй 2 3 хаширн талдаа тэгээд тий. Хажуу айлаас ч гэсэн үргэлж одоо мөнгө зээлэчгээ явдаг нөхөн 3 зээлээ тэрний дараагаар зээлхээ болдог тий. Тэг чи 30 жил худлаа нахачлаа бол тэгээд дахиад гинтчлээ гэж надад хэлдэг. Яаж байгаа угаасаа тэгээд төрчихсөн юм уу мэд. Тэгэхээр 2 сая хүнээс 15,000 хүн ална гэдэг чинь бол ерөөсөө балж байгаа байхгүй. Тийм тийм. Кичний ордон сургуулийн зүгээр Америкээс 5 дахин их биш үү? 5-аас ихтэй чи математикаар боддоо 300 саяас шүү. Тийм тийм. Дэмжин ажиллагч Few Way Powered by Dinner Lady. Ингээд бодохдоо зэрэг чи бол энэ төрийн дэг журам ёс одоо юу гэдгийг юм чинь бол алдагдаад хэн юугаа хариуцж байгаа юм тий юуг хариуцахгүй өстой тэр нь хамаагүй юм. Энэ хэд ч үл замбарга алдсан. Тэгээд нэг чинь Казахстан аймаар хөгжиж байгаа. Ер нь бол Назарбаев шиг бол ерөнхийлөгч байгаа юм аа гэж юм гардаг. Яг үнэндээ бол энэ авторитет дэглэм чинь нэг унахаараа улсын доошгоо ерөөсөө олсончдөг байхгүй. Бүх нөгөө баримтлагч гэсэн нэг юм чинь бол ингээд яардаг. Нэг худал хуурмаг дээр тогтоод идэв. Худал хуурмаг дээр тогтчихсон. Тэнгүү чинь тэгэл нэг худал хуурмаг нурангууд яг нөгөө даалгаврын эффект ингээд араас нь. Тэгэхээр 90 онд шин төр байгуулагдлаа тийм үү? Тэнгүүт нөгөө уртлынхаа нэгдүгürt инерцгээс нэг юм байна. А хоёрдугаарт яасан гэхдээ ч одоо нөгөө хоорондоо тоталитар дэглэмж байхгүй, авторитар дэглэмж байхгүй болчихдог зэрэг хоорондоо чөлөөтэй алдцдаг болохгүй юу. Тэгэж ярил цуваа баста. Тэгэд энэ бол зүгээр хоорондоо хүний маргааны асуудал биш. Төрийн эрхийн асуудал болж урч байгаа байхгүй. Эрх мэдлийн төлөө. Эрх мэдлийн төлөө. А төрийн эрх мэдэл гэдэг маань бол энэ улс хууль мөөлөсөн системээр дамжуулаад бүх одоо дэглэмээ аваа явдаг. А энэ дэглэмээ аваа гэдэг чинь бол нэг хүн дээр очидгүй болохтойгоо зэрэг бөө маргаантай болохтойгоо зэрэг замбраагүй юм болдог байхгүй. Хаана хэн нь юугаа хариуцаад юу яагаад байгаа бүү мэд. Энэ одоо болтол Монгол улсын том хүн нь ерөнхийлөгч юм уу, ерөнхий сайд юм уу тэр чинь бид нар байтугай гадныхаа ойлгохгүй. Чи сүүлд оюун эрдний айлчил дээр харж. За чи оюун эрдний айлчил бол айгүй тодорхой зүйл. Ягаад гэвэл чадвар чинь хоорондоо ч ярьдсан байлээ. Аль нь тав юм бүү мэдээ. Өөрснөө хүчээр нь олддог. Ямар ч Нэнси Пелоси гол явуулч. Тийм учраас яшиг хоорондоо зодтолдох гэдэг юм байлаа. Одоо тэр хөрөл шүхэн хинтээ Байдентай тэнцүү. Наад оюун эрдний Нэнситэй тэнцүү. Лидер гэлэгчтэй тэнцүү. Худлаа Нэнси Пелоси биш худлаа ярьж байна. Хэн блэ? Камила Харрис. Камила Харрис. Энд тэнцүүлгээл үзчихье ярьж шиг те.
За юунд очноо, хятад очноо. Ажлын хөлийг таван ерөнхийдөө ярьсан ажийн жомтойгоо. Гэтэл 92 оны үндсэн хуулиар улсын баг хурлаа чимэдгөө хийгээд орж ирсэн тэр хуулийн дээр манайх чинь парламентын засаглалтаа Германы ерөнхийдөө тэр юугаараас ийм хууль орж ирсэн. ардын хурл орж ирсэн. Тэр нь яасан гэхээр ерөнхийлөгчөөгөө юунаас сонгочноо. Герман шиг одоо зөвхөн парламентаар сонгоч. Айныгаа бол бүр аятайхан болох юм бол Швейцарт ерөнхийлөгч болсон 1 жил хийдэг шүү дээ. Тэгэл дараагийнх нь ерөнхийлөгч, дараагийнх нь ерөнхийлөгч. Гэхдээ ерөнхийлөгчийн ачаал бүгдлүүд нөгөө бэлэгдлийн утгатай учраас тэгж нэг шийдвэр гаргаад дараагийн хүн гарч ирэл нураагаад идэх юм байхгүй байхгүй. Тэрлүү урах хэрэг байхгүй. Германы ерөнхийлөгчдөг бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл тун болоод ирэхгүй бол 50-аа болцохоо гэж хэлдэг тийм л хүн. Саяхан Монголд ирээд явсан. Саяхан Монголд ирээд явсан. Хувийн нөлөөлөл байхыг бол одоо үгүйсэх арга байхгүй. Тэр ч одоо яхав. Ерөнхий сайдтай гинтхэн уулзаад хөшөлгдсөн би яасан даа гэдэг тийм ээ. Тийм хүн байж болно. Хагас ерөнхийлөгчийн засаглал гэж байна. Солонгосын их байж байна. Франц их байж байна. Парламент эсрэг намын хагуул ерөнхийлөгчийн хоёрын хооронд айгүй юутай, зөрчилтэй. Ерөнхий сайд тавих хатгагаа зэрэг бол өөрийнх нь намын байх юм бол манай хүн юугаа тавьчих болно. Өөрийнх нь намын хүнийг тавьчих болно. Одоо солонгос хэвгүй байдал орчлоо. Нөгөө эсрэг намын ерөнхийлөгч нь эсрэг талынх нь парламентэд олон голчлын том зөрчил байхгүй юу? Хуулиар багчихгүй шүү дээ. Хүний оролцохгүй юм тодорхой учраас зөрчилдөд хоорондоо буудалцаад унахгүй. Ямар ч үгээс нэг даван туулдаг механизм байгаа шүү дээ. Ийм шалтгаантай. Тэгээд ардын хурлаар нөгөө төч нь орсон чинь нэг 450 хүнтэй байсан тэр чинь бол нэг 90% нэгдлийн дараа нараас. За Монголын ард түмэн ерөнхийлөгчөө сонгох хэрэгтэй. Тэгэхээр нэг утга нь алдагдаад явчихж байгаа. Тийм ээ. За утга нь алдагдаад эхлэхдээ зэрэг ямар асуудал үүсэж ийн өгөхтэй зэрэг энийг яг утгаар нь ойлгож ирсэн хүн бол одоо анхныхаа үндсэн хуулийг бол голдож хийлсэн үнийг нэг очир өтгөл ойлгуулж ирсэн. За би ямар ч үг байсан энэ улсын ерөнхийлөгч ч гэсэн юуны утгатай байя. Бэлгэдлийн утгатай байя. Засгийн газрынхаа ажилд нэг оролцоо тэрэггүй. Энэ өөрснөө мэддэг. Юу та яг та хин хэнийг хаан тавих энэ би мэдээд явах. Ерөнхийлөгчийн Монгол улсын одоо ерөнхийдөө одоо чимэдгэн оруулах суулын тоглолт өөрөө юуны батлан хамгаалахын үндэсний зөвлөлч гэдэг юм уу юу гэдгийг одоо манайхын шинээр юу гэж нэрлэж байна тийм ээ. Энэний дарга гэж. Нэг талаас сонсоход цэргийн хамгийн том жанжи юм шиг тийм ээ. Тийм. Гэхдээ бол тийм утгатай биш юм. Ерөнхий командлагч илүү одоо тийм ерөнхий командлагч илүү. Энэ маань ямар асуудал гэвэл дайн байлдаан болох. Улс орн одоо онц байдалтай гэсэн хямралын үе тийм ээ. Ямар нэгэн хэмжээний иргэний одоо дайн болох тийм ээ. Ийм нөхцөл дээр цэргийнхэнтэй нийлжиж ингээд гол шийдвэр яах вэ? Онц байдалтай юм уу үгүй юу те? Тийм. Одоо энэ Оросууд ороод ирэх юм бол урдаас нь байлдах юм уу? Бууж өгөх юм уу тийм ээ? Ийм асуудал хэлцдэг ийм юу. Хоёрдугаар асуудал нь бол одон тэмдэг тараахыг бол энэ ганцхан хувийн шийдвэр. Тийм учраас аймаар том авилгачин хулгайч булгайчд баатар энэ өгөөл байгаа шүү дээ. Тэр бол өөрийнх нь асуудал. Тэгээд ямар амттай. Ямар амттай. Нэг тэмдэг өгөөл үстэй. Яа. Нөгөө хөлбөрийн баатар бол гэсэн гадаад цухтас олдохгүй байгаа үстэй. За та дүүрч. Тий, дүүрч ясаг. Баатараас үн. Гэтэл нөгөөх нь юунд гадаад харьцаанаар чухч өгдөг. Хамгийн сүүлчийн баталгаа болгож өгдөг. Эн чинь юу хэлж яах нөхдөг зэрэг гадаад харьцаагаа толгойд нэгсэн үг ерөөсөө биш. Энийг парламент засаг дээр санал ураагаад засгийн газар шийдвэрээ гаргаад энийг ерөнхийлөгч баталгааж болох ёстой. Төрийн тэргүү шүү дээ. Бас л төрийн тэргүү. Симбол маяг. Бас л ингээд ёслолын байдлаар сайхан жуухаа гардвал хаач тэгдэг.
Тэгээ одоо сайн яваараа энэ төр тийм тэмдэг маягтай өгч. Очоод бити хулгай хийгээрэй тийм ээ. Хар тамхи зарж болохгүй шүү. Тамхи зарж болохгүй шүү. Тэргээд ингээд тийм айтайхан байдаг шнэ тийм ээ. Айлэр бол одоо нэг настай өвөн тийм ээ. Айлын шийдвэр гаргахгүй шүү дээ одоо 90 хүрсэн үчил. Гэтэ бол томотойгоороо миний хүү авилах тэрэгт орвоо гэдэг тиймэрхүү юм. За энийг байсан байж шүү дээ. Очир батхугаас хойш юу гэж ойлгосон гэхдээ зэрэг. За ямар ч үг байсан бол Батлан хамгаалах яам гадаад яам хоёр бол миний хувийн өмчмаа гэдэг дараагийн бүх ерөнхийлөгч тэгж ойлгосон шүү дээ. Тийм учраас би Батлан хамгаалахын сайдаар тэрийг тавина. Юугаар нэг тавина. Бүр зөвшөөрч бүр ирэхэ. Нөгөө хоёр яам чинь засгийн газартаа албан ёсоор харьяалагддаг учраас үгийг сонсохчгүй. Сая их сони юм боллоо. Хятад өөрхөн би танил та зүгээр л зүгээр ихтэй. Ёс төдий парламентээр оруулжээ. Хятад элчингээр шинэлж. Надлаг олсод ярьсан. Тэгсэн маргаа болжээ. Оронд нь тэр байх ёстой гэх энэ өөрөө муу хүнлэг нэг юм болсон. Тэгсэн ерөнхийдөө байсан. Ерөнхийдөө санал оруулсан шүү. Нам болчих. Оо тэгвэл аргагүй. Гадаад юм чи тайм байж таараа. Гадаад юм чи тэрний мэдлийг юм чи тэр л мэдэд таараа тий. Бүр үлдэж ширч. Одоо чи Батлан хамгаалахын сайдыг хараа. Энэ одоо найз манай ерөнхий найз нэг англи юм байлээ л да. Гэхдээ юу яач? Засгийн газрын хуралд одоо тэнд хов зөөх гэж ордог юм уу яад гэж ямар ч яахгүй. Дургуг нөрөх бол салаач үзүүлэх байхаргаа. Тэгэд наа чи цэрэгт хүн асуурлаа, алууллаа, сүйдвэрлээ л гэж яриад байдаг. Арангаас дэвших гэж байгаа юм байна л да. Госпиталд цэргийн имлэг байхгүй, эндхийн юу ч гарч ирэл яаж ч болно тийм ээ. Тэгтээ гэж бушуу арга хэмжээ авч явах бүх юм бэлэн байж байгаа газар байхгүй, цэргийн байгууллага шүү дээ. Бүгдээр ингэ наваад арангаан ард түмнийг үзлэгт оруулах юм чи гусчихж байгаа шүү. Йоо яриаг. Тэгэд юу ч болоогүй юм шиг. Яг тэгвэл тэр оюун эрдний хүн биш. Тэний хүн байхгүй юу? Хүрлэхгүй хүн байхгүй юу? Тийм учраас ерөөсөө тэр яжих юм бол өмөрчих юм бол биний муухай юм сонссон шүү. Саяхан тэр нэг газ дэлбэрээд амар юм болсон шүү дээ. Манай ерөнхийлөгч таг дуусаад гадаадын юунууд хүртэл аяасан шүү дээ. Мэдээллийн хэрэгслэр нь гарсан. Гэхдээ гадаадын элчин сайдын яамнуудынхаа хүртэл бол тухайн эмгэн дэлгэрхийлээ адлан тэр сүйд боллоо шүү дээ. А төрийн тэргүүн чимээгүй суугаад байгаа байхгүй. Асуудал ягаад гэхээр нарийн ярил манай Батлан хамгаалахын сайдын хоттой холбоотой асуудал байгаа байхгүй юу? Тави тэр нэг сайн мэдэх биш дэлгэрүүлээд яхаа. Милэн хартаа, милэн чимэглэлтэй гэхдээ милэн үндэслэлтэй юм усууд ярьсан шүү. За тэрийг бол нэг бүрэн би одоо өөрөө бүрэн баталчих чадахгүй мөртлөө чигтээ тэгжсэн гэж байгаа гэдэг нугаад ахч бас хайшаа юм тийм. Яг үнэ. Ийм. Анхны зүгээр биний зүгээр харж байгаагаар ерөнхийлөгч болон энэ улсын хурал засгийн газрын анхны хямрал баг бандгоо дээрээс эхэлсэн юм шиг харагддаг ш нь одоо. За одоо үндсэн хуулийн дээр нэг юм байдаг. Зөвлөн гэж үг байдаг. Одоо ерөнхий сайдын юм бол зөвлөн тийм ээ. Бас л тэрний символ маягтай шүү. Символ маягтай. Нэг үндэ орж мэдэгдээд үзүүлгээд тэгсэн чинь ялсан нам өөрийнхөө парламентын олон болсон учраас бол өөрийнхөө үзмжээр ерөнхий сайдыг тавьдаг болохоос биш тэр хүндлэн сууж байгаа тэр институтээс хамаагүй юу яах ёсгүй шүү дээ. Энийг болохгүй. Тэгж ярих юм бол тэрийг байж болгоно. Гамбалдыг 7 удаа авчихсан мэт гамбалд өөрөө хэд удаа ярьсан шүү. Эрдэнэтээр утхан булгийг эргүүл тавих юм бол чамайг зөвшөөрэй гэсэн шүү дээ. Нөгөөх нь би энэ асуудлыг улс төрийн 8 болгоо явуулсан шүү. Би энэ асуудлыг өөрийнхөө намтай ярьж шийдвэр гаргана уу гэхээс биш би тантай шууд яриад ингэж би тэгж шийдэж чадахгүй надад тийм эрх мэдэл байхгүй гэсэн байхгүй юу.
Тэгвэл чи тэр намтайгаа яриад ирэхгүй юу гэж тэгдэг. Дараа нь хоёр дахь удаага дэвшдэг намтайгаа ярьсан үгүй намтайгаа би яриаггүй тэр асуудлыг хэлцэхгүй гэж. Тэгвэл сайн яриад дахиад. Тэгж 7 хуцаасан шүү дээ. Түүнээс биш хашигт ирэх мэдлэг байхгүй. Сүүлд нь 99 оны үндсэн хуулинд өөрчлөлтөөр танилцуулна. Хариу өгөхгүй бол 7 хоног дотор өөрөөхөө шийднэ. Ер нь бол эцсийн бүлэг засгийн газар өөрөө шийднэ шүү гэдэг парламент өөрөө шийднэ шүү гэдэг хуулийн ийм өөрчлөлтөөс айгүй зөв болсон шүү дээ. Тэр хэвээрээ байсан бол одоо цаашаа яаж үргэлжлэх байсан бүүм үт. Инко эрдээр элбэгдэрч дээр Женкодер одоо засгийн газрын байгууллахгүй. Нөгөө засгийн газар ч бол ерөөсөө зүгээр тоглоомны байгууллага чуурах байхгүй. Яг тэнчнээс л хүмүүс энэ ер нь эрх мэдэлтэй байж болох юм байна гэдэг анхны тэр нэг юм сэжвэрийг олж авсан. За тэрийг бол хууль мөл мэддэг нийгмийн мэдээ сэхэтэн хэсэг нь ойлгосон болохоос ч тэр чинь бол одоо чинь парламентын 76 гишүүний 70-ийг ойлгочихгүй байна. Тэр чинь дордохын 7 хууль энэ төргээл өвчгнүүдэд 5 хууль болсон бол танигдахын аргагүй хууль 3 байсан бол гутамжигтай хууль гэдэг нэг шүлгэрхүү юм дуртай шүү дээ. Нэг 9 нэрмэл дариг хөлтэй шиг л 9 хууль өөрчлөлт гарсан бол ер үсийнх энэ төргээл нэгээс 10 байсан бол аймаар энэ төргээл толгой холбоо ерөөсөө тэр нэг уран сайхны шүлэглэлийг гэх юм дуртай ард түмэнштэй юм бол манай гэж цаана лог хамаагүй лог 3 дугаар зэрэг асуу. Дэмжин ажиллагч Few Way Powered by Dinner Lady. Юу боллоо манай инкорч ерөнхий сайд боллоо. За 15 мянган халдаг байж. Засгийн газрын эрх мэдэл бол ерөнхийдөө инкор дээр очсон шүү. Багванд нэг агентлагтэр очлоо яалаад гэсэн чинь тамийн газрынхаа дараагаар явуулаад засгийн газрын асуудалд таны оролцох эрх байхгүй. Бид өөрснийгөө шийдээ. Та хуулиар өгсөн өөрийнхөө асуудлыг шийдгэж хэлж ирсэн. Тэр үуч бинийг үздэггүй байсан шүү дээ. Наадам дээр зэрэгсээ суучхад хоёр тишгээр суудсан юм дээр арт түмнөрөө харсан шүү дээ. Их хоёр багонд хоёр уу? Тий. Вау. Бинийг үздэггүй. Тэгээ ямар санд нэг багонд нь юу лээ шар дэлтээ үнээс болгоомжлоо. Урт шар дэлтийн урт шар дэлтээс нөгөөх нэг урт шар дээр өсөөл явсан. Тэм мөнгөн дээр бичлгүй яадаг. Инко ирний юу лээ нэг багундын эсрэг зөмөр компани байгуулгын тэргээл явж ирсэн. Тэр усууд над дээр ч иржлээсэн. Би баганд дургүйхтэй бол тэрний эсрэг нэг эквери бүлэгт орсон юу гэж хэлж байгаа. За гэтэл инквери дараа нь ерөнхийдөө боллоо. Энэ нэг юм панда гэдэг нэг зайлуул нэг ядарсан нөхөр. Нэг жижигхэн засгийн газартай. Эвслин гэдэг нэрлэлтэй. Панда гэдэг нь хий. Мие. Мие. Панда их болдог гэж үзлээ. Хочоор нь хэлжлээ уучлаарай мэдэхгүй дээ. Өөрийнх нь дүрс мөсөөс л гарсан үг баг. Тэгээд тэр их одоо ер нь хамгийн сул засгийн газар байсан шүү дээ. Арчилсан Мартина хоёр чинь аль нэг олон хурц чаддаг бай. Хүний олонх нь мөртлөө нэг шийдвэр гаргах хэмжээний 50% хүрдэг. Тэгэл өстөл гундата юу боингийн жагаа магаатад гэсэн 9 шидийн юмнууд нийлүүлж засгийн газар байгуулчихсан. Эхлээд хоёр нам нь хоёулаа засгийн газар байжгаад тэгээ би нэг мууриад дангаараа болох гэсэн чинь нөгөө нэг нэгээр ирсэн улсууд чинь гоо засгийн газарт оруулаад шийдвэр гаргаж чаддаг. Манай уимсгоо байгуулсан шүү дээ. Яамдын хооронд харилцсан үйл давталх гэрээ хийгээд ардталт нь өөрөө зогссон. Тэгээд хоёр сайд ингээд хамтарч ажиллана гэдэг ингээд нэг баг шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Нөгөө кабинетийн зарчим марчим ба. Юу кабинетийн зарчим. Нэг сайд нь үстэй те. Засгийн газрын эсэргүүцсэн жагсаал зохион байгуулад. Зөө бүр үү. Тэр жагсаалд нь орж ивчсэн нэг хүн өгцсөн шүү дээ. Халуун нартай өдөр байсан те. Настай хүн байсан. Гэхдээ боо юм болсондоо одоо чи нөгөө загсны 8 секунд их зовлонтой л өөрөө мартцсан байж байгаа.
Сая хүртэл бас нэрийг гурлан дээр тийм болсон шүү дээ. нэрийг хэлэхгүй байгаа болохоос цөмөрөө таньж байгаа дөө. Нэг нь ерөнхий сайдгаа зодох гэж ширээд оруулж өгөөд. Пүү. Заваас цөмөрөө санаж байгаа дөө нэрийг. Яг тэр үеэр ясан гэхээр гол засгийн газрыг туйлдуулан зовогч хүн нь бол нөгөө түрүүний ерөнхий сайдаас ерөнхийлөгч болж байгаа утаа. Өөрөө баг үндиг агентлэгтэр очлоо гэж загнуулжсэн хүмүүс маань засгийн газраа тэр чигээр нь аваад Францад ажиллаж явчихдаг. Энд очиж нөгөө ерөнхий сайд нэгэд бүх сайд нар нэгэд ерөнхийлөгчөд гаалгуулж гисэн. Ийм хийж гисэн. За шүүх рүү бол давтлах бол амар юм болсон. Энд чинь төрөө шүү дээ. Монтескогийн зарчмаар ерөөсөө нэг 3 тусдаа бие даасан толгой. Их мэдл гүйцэтгэх захирал хууль тогтоох, шүүн даслах биендээ нөлөөлж болдгүй. Яг үнэ. Энэ өөрийнхөө шийдвэрийг бүрэн гаргана. Шүүх гэдэг бол бие даасан байгууллага. Энэ өөрийнхөө одоо хуралдаа тийм үү үзэмжээр юм уу тэр өтгөө гүтгсэн байна уу хуурамч байна уу ямар ч байсан шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэрэнд халдах хэрэг байхгүй. Гомдож болно. А дээшгээ цэц мэц рүү гүйж тийм ээ ховлж болно. А түнс барьж байгаа байхгүй. А гэтэл манай их горнууд бол гол шүүгчдийг сонгодог шүү дээ. Гэтэ Америкт дараа яг өөр оронтой гарахтайган зэрэг ерөнхийлөгч санал болгочдөг. А манайд бол ерөнхийдөө парламент тагсын ерөнхийлөгч ахсын шүүгчнэр өөрсдийнхөө үзмжээр дуучдаг байхгүй юу. За парламент нь бол бас яг хилцэж байна. А ерөнхийлөгчийн бүхэл бүтэн бие даасан институт гэж байхгүй шүү дээ. Харж яснаа нэг өөрийнхөө хүнийг за чи болчих. Нэг 2 3 дуудаж авчихсан чи уул цаал хотлаа болчих. Аль хэзээ шийдсэн. Ингээд шүүх эрх мэдэл рүү бол ерөөсөө нэг газраас л эхэлсэн. А улам лавшраад явсан. Тэгээ ерөөсөө шүүхийг ганцаараа мэддэг болсон. Харин хөрхийн инквайр чинь ингэдэг байсан. Одоо ерөнхий сайдын хувьд бол гомдол гаргана шүү дээ тий. Нөгөө шүүхэн тоотгүй. Зурагтаар одоо хэддүүд хэлжсэн. Би шүүх одоо ерөөсөө яг одоо хүн бодтой санал тавиад ахад чи уртаас ингээд ерөөсөө эсрэг дун гаргаад юм уу авч хэлцэхгүй ингээд байх юм аа ч одоо. Энэ гомдол шүү дээ. А дараагийнх нь тушаадаг болчихгүй. Өөрийнхөө хүмүүсийг бүрдүүлдэг болсон. Сүүлийн үед одоо бол та нар ажиллаж байгаа баг. Засгийн газар парламент бол шүүхийн өмнө шийдвэр гаргадаг шүү дээ. Гэхдээ бүр амар би тэр юу зоргийн хүнээс асуудаг яриаггүй шүү. Өнөөдөр засгийн газар цагаатгал явууллаа. Дараагаар нь нөхөн төлбөр явууллаа. Сайд уу? А тэр цөмөр хоорондоо ярьсан л байгаа л да. Энэ тэр цаад хөөрхийн амтан тэрийг депутатуулах болох гэж байгаа бол чи ингэж гисэн байгаа үстэй зайлуул тэгээ. Цаадах нь бол нэг юм уу дид сайд хийжсэнс парламентын бүлгийн дарга болоод аюу бол парламентын дарагч болох юм бас дотор нэг юм бодол байгаар да өөрхий ухаан муутай хүн чи янз бүрийн тэнийг юм боддог шүү дээ. Энэ хэрэг талбартгаа усуудаг цагаатах да. Нөхөн төлбөр болно. Шийдвэр байх. Нөхөн төлбөр болно. Гүнаач шүүх засаглалд тустай юм байна шүү дээ. Чи тэд нар шийддэг байхгүй юу? Тэд буруу шийдэж болно. Гэхдээ тэр битач шийддэг байхгүй да. Хамгийн гол нэр 3 шатны шүүхийн шийдвэр яач вэ гэдэг. За чимээгүй суугаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хамаагүй гэж суугаад байгаа. Гүг 3 шатны шүүхээр бол шүү дээ. Наадах чинь эхлээд тэнд цуцлагдах шүү дээ. Тийм шүү дээ. Би 3 юм хийсэн байна ястаа тэнгээгээ таригтлагаа шаагаад тийм ээ. Таригтлагаа шаахын бас шүүхийн өөрийнх нь шийдвэр байхгүй юу? Яг үнэ. Би сонгуульцороо тийм үү эсвэл тэр юу тийм ээ одоо засгийн газар буруу юм л орж байгаа талаас нь ярьж байгаа болохоос юу руу ороогүй шүү дээ. Тэгсэн шүү дээ. Хэн хөнөөсөнгүү гэдэг талаас нь биш шүү. Прокурор ингэж хэлсэн юм а гэдэг байгаа шүү дээ. Гол яриад байгаа. Прокурор гэдэг зовлон бий. Прокурор
чимдгэн гаргаж ирсэн хаан ч гэсэн тийм байдгийг. Прокурор бол өөрөө төрийн яллагч, засгийн газрын яллагч, засгийн газартай хамаарладаг ийм байгууллага. Тийм учраас бүхэл шүүхийн хурал мурал дээр эсэргүүцээд юу яагаад ордог улсч дандаа прокурор гэдэг. Энэ бол засгийн газрынхаа өмнөөс ордог байхгүй. Тэгээ Солонгос чинь ерөнхий прокурор дандаа ерөнхий сайд болохгүй юм. Оо Америк бүх орнуудад тийм баг. Нөгөөд чинь дахиад ардын хурлын чуулганаар ороод прокурорын тэгж ярих юм бол ард түмнийхээ мэдлэг гэнэ. Парламент ерөнхийлөгч шийддэг болсон. Тэгэхээр нөгөө дандаа өөрийнхөө үнийг одоо прокуророор муулаад байна шүү дээ. Яг өөрийнхөө үнийг тавьсан гэдэг. Гэтэл засгийн газрын харьяалал байхгүй бол гайцсан байхгүй. Энэ дахиад засаглалын бас нэг гажиг. Бас нэг зовлон. Ийм юмнууд чинь бидний энэ юуг асуудал чинь тийм ээ. Аль нь юугаан хариуцдаг нь тодорхой биш болдог учраас хинч юу руу ч орж болдог. Хинч юу руу ч орж асуудлаар орох асуудал бол эргэн болгон тийм үүрэггүй. Яг л тэр шийдвэр гаргадаг хүн биш шүү дээ. Тэгж ярих юм бол тэр муухай, тэр алцгар тийм ээ, тэр балиар тийм ээ, тэр айгүй хөөхөн өдр гэж энэ бол зүгээр л ард түмний л ирэх. Гэтэ тэдний шийдвэр гаргадаг байхгүй юу? Би бол зөвхөн шийдвэр гаргагчийн дүрд бүгдээр орох гэж тоглолдог. Ийм учраас нөгөө засаглал хуваарлах юм чи бол тэр чигээр алдчихж байгаа байхгүй юу? Одоо чи юу хар? Улсын бахурдын дарга нэрийн иж буруу өгсөн. Улсын хурлын дарга тийм. Улсын хурлын дарга. Нэрийн иж буруу өгсөн. Нөгөөх нь бол спикер шүү дээ. Парламентд удирддаг дарга гэдээ өөрийгөө ойлгоцсон. Хууль мөл оруулахгүй гэдэг юм. Наадуулан ч гэсэн бол тэрийн зөвшөөрчихсөн. Гэтэл тэр хурал зохион байгуулагч байхгүй юу? Хурал зохион байгуулагчид чинь хинээр үг хэлүүлэх үү, хэний аль хуулийг дараагаар нь хэлцэх үү тийм ээ. Зохион байгуулалт минут нь ямар байх юм, минут гэснийг бол анхаарал ийм хүн дотроосоо нэг нь сонгогдож байгаа. Одоо бол нөгөө тийч гоё болцсон. Чи саяхны юу харсан уу? Ард түмэндээ зөвшөж байгаа шийднэ. Тэнгүүтээ нийгмийн сүлжээгээр бахны санал аваад тэн агсын өөрөө дарчиж байгаа шүү дээ. 100,000 хүн байгаа учраас хуулийг ингэж орчиллоо. Энэ өөрт нь тийм ирэх байхгүй. Тэ. Би их хурлын гишүүн бахад их хурлын дарганд гончгторж өсөлдөг. Гомог янз янзаар одоо бодож байгаа сайхан дэрлэгтэй байж. Нэг жах юм ярихтай ганцаар чи одоо болоо чи хурал зохион байгуулдаг болохоор чамд ийм ирэх. Чи төрийн ирэх адилхан шүү дээ. Яг чи илүүрхэд байгаа чи хурлаа зохион байгуул. Тэр нөхөр одоо хуралд гарчгүй бол тэрийг загнаач чи. Цаг магаа барихгүй одоо яаж байгаа чи энэ гээд ингээд яадаг бас. Тэрний өмнө нь бол дараа нь бол их хурлын дараа багунд болсон. Гэхдээ ямар сандаа хүний төлөө юу гэдэг юм оруулж ирээд. Хүний төлөө сан гэдэг юм байгуулж орж ирээд. Ерөнхийлөгч явааргүй наад чи бидний асуудал хэлцдэг асуудал юм уу те. Тэр олон нийтийн байгууллага өөрөө л ягаа вэ? Хүний төлөөлгээд яхих хүнийг би таньж л байна л даа. Сүлдээ багт уурлаад их хөл дээр орж ирэх байлцсан шүү дээ. Шанцаар хэлсэн. Энэ гол нь би тэгж одоо хэл амтгаар гайхуулаад байгаа юм биш тийм ээ. Зарчмаа барих гэдэг байгаа байхгүй юу? Хин юунд орох хэрэгтэй, юунд орох хэрэггүй юм бэ гэдгийг л тодруулах гэсэн яг үнэндээ. Ийм л асуудал байгаа юм. Тэгээ эн чинь нөгөө улам тоталитар маягийн дэглэм рүү шилжиж байгаагийн нэг шалтгаан бол бид нар төрийн зохион байгуулалтаа зөв басны буруу болгож эхэлсэн 92 оноос тийм ээ. Ингээд явсан одоогийн шиг болох нийгмийн зохион байгуулалтын тухай ойлголт их ядруу үжилдэг гинтг автортай тэгэлмээс хөдөөнөөс тийм ээ. Нэг гэрнэсжсэн нөхөрчл одоо төрийн шийдвэр гаргаад эхэлсэн. Яг тэр чинь тэрийг ойлгож болно. Энэний сошиалууд засчуулан засахтаа сайжруулан зөвүүрүүн засахлахаас улам тэрэн дээр дөрөөлж муухай болгож болохгүй. Гэтэл бид нар сүүлийн 30 жил дандаа тэрийг улам л дордуулах тийм ээ. Хөл толгойн мэдгэдэг. Хөл толгойн мэдгэдэхээ болно гэдэг юм руугаа орж байгаа чи өөрөө ийм юм шүү дээ.
Энэ чинь бидний хямралын дахиад нэг маш том шалтгаан шүү. Энэ тий. Айлд ерөнхийдөө нэгэн толгойлогч байдаг яг үүндээ. Аав юм уу ээж нь тий. Тэрсээс нэг зөвшлийн гэр бүл гэж байдаггүй баха. Байдаг л бахал та зүгээр тийм биш. Гэхдээ тэр ерөнхийдөө толгойлж байгаа маш их олон гэр бүл дээр бол эхнэр нь байдаг шүү дээ. Тийм баг. Голдуу. Тэгээд ер нь улам жил тийм. Нөхөр бол одоо хооны нүдэлчтэн байлдаан тусууд байлдах хэрэгтэй. Бүх аж ахуйгаа аваад хүн эхнэр. Санхүүгээ барьчдаг. Сүүлд нь манжийн үед дээр нэг л байлдахаа болсон. Манжууд нөгөө харавдаг маруудыг нь урталт нь монголчуудад төмөр хоригдсон шүү дээ. Тэгээ нэг харавдаг сум мовч урталтай юм хөөрхөн даавуутай. Тэгээд хэдийн боцоолгочаад нөгөөдгөө ондог. Их мэтлэг юм наадам руу ороо явцсан. Авга юугаа мэдэх хөхтөгийг бүх эдийн засаг тийм ээ. Санхүүгээ бүгдийг нь мэддэг. Тэгэхээр 8 ихтэйгээ зэрэг хэн дээр очино гэж эхнэрээс очиж асуув. Голдуу 8 чи бол партийн шинжтэй шүү дээ тий. Оронд нь төй гэж гал доллар тоолж өгөхгүй шүү дээ. За чи ганцаа өгчих би чамд 3 өхөр өгье гэхээр тийм үү. 3 үнэ өгье гэдэг. За эхнэрээс асуув. Ягаад асууж ихтэйгээ зэрэг аль үнэ нь одоо сүүхтэй, аль нь муу, аль нь муухай ааштай мөргөлдөг юм бэ? Аль нь гөгсөн залууг хашир мэддэггүй байхгүй найрсаар яваад. Тэгэхээр эхнэр бол ерөнхийдөө за 3 чинь зөвшөөрч байна. Энэ 3-ыг л өгдөг юм. Энийг өгч болохгүй шүү. За айдан хоноор солиод юм. Аль нэг өгч юм, аль нь өвчтэй юм, аль нь эхнэр л мэдэн дүүс яахгүй. За тэгээд нөгөө ёс чинь ингэж явсаар хагаад сүлдээ юу өгдөг болсон гэж. Одоо нөгөө бэлгэдлийн ерөнхийлөгч чинь бол айл өрхөд бий болж байгаа. Хөөхөн нэг жороомор аваад өгч чинь тийм ээ. Хөөхөн гоё ганс аваад өгч чинь. Яаж одоо амтны нүдний болоо болгож яах вэ? Хөөхөн хөөх аваад өгч чинь. Сууж чинь. Тий. Нэг ийм дэглэн байсан шүү. Сүүлд нь энэ ялангуяа 60-аад оноос эхлээд улсуудын чинь мал залын хурааж аваад цөмөрөө хот руу орж ирээд хагас порилтоор болоод авгаагаа зоддог болоод гачин юм болоод шал өөр чинь тэр үед байгаагүй юм. Дэлхий дээр эмэгтэйчүүдийг хамгаалах хамгийн анхны хууль Монголд гарсан. Энэ маань одоо тухайн их цаасан дээр ч сүүлд нь одоо халах ордын юм дээр ч үгүй. Эхнэрийг одоо хон дормжлох, зодох тийм ээ юу яах юм тэр ийм асуудлыг төрийн хуулиар шийднэ гэж байсан шүү дээ. Энэ асуудал ч бол анхны тавигдсан нэг орон гэдэг ч бол ядахна өрхийн хэмжээнд бол эрх мэдлийн асуудал хуваагдана. Одоо зөв гэж хэлнэ үү буруу гэж хэлнэ ямар ч гэсэн хүнд ойлгомжтой байдлаар болчих тийм үү ахуйгаасаа болоод. Энэ уламжлал одоо ч бий. Гэтэл чинь эмэгтэйчүүдийг одоо нэг феминизм гэдэг одоо нэг юм гачим орж ирээд яг үнэ. Тэгээ яасан гэхдээ чинь одоо квот авна гэдэг. Тэгээ хөөцөлцөөр 30% квот авчих. Скандинавыг дуурайж байгаа юм бол үсэ тэ. Эмэгтэйчүүд нь 95% байж болно. Тийм шүү дээ. Доошоо огт байхгүй ч байж болно тийм ээ. Яг сонгуулиар шийдэх юм чинь. 30-аас илүү байж болохгүй л гэж байна. Гэтэл одоо та нарт 30 хаваасаг тийм ээ. Яг үнэ. 30-аас илүү болцоо байхгүй шүү. Та нар яг доор дамтад 30-тай гаас ууж. Яг үнэ. Өөрснөө хөцөж байгаа тийм үйл гаргаж байгаа шүү. Алхах юм. Бүр энэ чинь Монголын феминистүүд гэдэг чинь нэг эмэрхүүл улсууд байдаг. Эмэгтэйчүүдийн эрх хэмжээний төлөө явж байгаа нь эмэгтэйчүүдийн эрх мэдлийг хязгаарлах болгоод тий. Таацтай болгооч. Таацтай болгочих. Чи эмэгтэй 30-аас илүү гарах чи 31 болох гэдэг зайл. Хууль юмчаад тэгэхээр биелүүлэхээр яах вэ? Ингээд дандаа ингэдэг штэ гэдэг үү. Тэгээ 30-аас чи хідэн сонгох гэдэг юм. Тий, сонгогдох нь дахиад асуудал шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энийг Скандинав гэдэг гэхдээ олон хоронд гэж ярих юм бол ялангуяа хамгийн Скандинавыг тооцохгүйгээр зүгээр ямар ч юугүйгээр код мод гэлгүйгээр сонгодог. Тэр орнууд дотроос 50%-аар өнөд маань 15 байгаа хаа. Тийм ба. 50%-аар манайх Америкийнхаас илүү, Английнхаас илүү, Японыхаас илүү шүү. Олон эмэгтэйчүүд байгаа. Зүгээр
Нэг л зовлон бий. Сонгуулийн үе олон жил ажиллалаа, олон жил анализ хийлээ. Эмэгтэй гарахтаа зэрэг эмэгтэйчүүд дургу өгдөг. Өөстөө. Тэр бол нэгэн саяхны нэг судалгаа байна лээ. Бас гадны хийсэн гэхдээ Монгол хийсэн биш ерөөсөө. Эмэгтэйчүүдийн ахидгүй нэг шалтгаан бол эмэгтэйчүүд нь дэмждэг байх гэж. Энэ ганцхан Монголын ч зовлон биш юм шиг үл хэлдэж аваас. Тэсэл би бүх судалгаа хийж яхад үстэй. Ингээд өгсөн санал манлаар ингээд хаана хэнийг дэмжих чинь хамгийн их дэмжигдсэн ганцхан тохиолдол үүдээ шүү дээ. Оюуныг дэмжсэн байдаг. Бус нь бол дөнгө дэмжигнэл болсон байдаг шүү дээ. За яг тулаад хоёр эмэгтэй үзвэл бас нэг жахаа өөр. Тийм ба. Хоёрхнаа үлдвэл. Тэгвэл одоо аль царайлгын ч юм уу мэдэхгүй. Тэг. Иймэрхүү байна. Тэгээд чамд хэлэх юм байна уу? Одоо тэгээд надад ч одоо тэгээд би ч одоо танаас одоо ярилцлага болгон дээрэл маш олон гоё мэдээллүүдийг авч байна. Тэгээд бас надад ч гэсэн ингээд мэдрэгдэл байгаа юм нөгөө засаглал хууль. Тэгээд сүүлийн үед ажиллаад тахад энэ засгийн газар шүүх рүү айгүйх дайрдаг болчих. Тэр бол бас нэг тийм сайн зүйл биш. Тэгээд дээрэс нь энэ шүүхийн шийдвэрийг зүгээр л юу ч болоогүй юм шиг зүгээр ингээд байхгүй болгочдөг ч юм уу. Тэгээд энэ бол өөрөө нэг тийм сайн зүйл биш болов уу гэж бодогдоод байгаа надад бол. Энэ ч одоо яасан зүйл хэлдэг сайн зүйл биш энэ гэдэг юм. Адгийн юм байхгүй юу? Гажуудл. Адгийн гажуудл байхгүй юу? Энэ бол ерөөсөө хуулийг үл хүндэтгэх юм чинь. Би нэг юм сонин юм хараад Америкт шүүхэн одоо Монгол улс чинь гэдэг чинь бүгд найрамдгаа дуудууллаа гэдэг гэж ярьдаг шүү дээ тий. Одоо Монгол улсын нэрийн өмнөөс гэж жаад шийдвэр гаргадаг шүү дээ. Америкт бол үгүй. Шүүхийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Яагаад гэвэл иргэн засгийн газар хоёр маргалдаад ирэнгүүт шүүгч нь тусдаа байж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь иргэн засгийн газар хоёр маргалдаад ирсэн чинь засгийн газрын нэрийн өмнөөс шүүх шийдвэр гаргадаг. Тэр чинь эн чинь буруутаад сонирхлын жишг үүсэж байгаа. Гайгүй наад чих гоё. Өөр засгийн газраас ч гэхгүй байгаа шүү дээ. Монгол улсын нэрийн өмнөөс. Монгол улс нь хий. Хүрлсэх юм уу, оюун эрдэнэ юм уу, цэцгийн дарга юм уу? Улсыг бүрэн төлөөлөх эрхийг ерөнхийлөгчд байдаг шүү байна. Герман улсын одоо нэр юу тийм ээ? Монгол улсын нэр. Тийм учраас ерөнхийлөгч бол засгийн газар шүүхээс айгүй хол байж ижил тэгж ирэх хэрэгтэй шүү дээ. Айгүй хол байж аж. Дотор нь гутгалчаад Монгол улсын нэрийг төлөөлөх эрх байхгүй болчихж байгаа юм. Яг лог утгынхаа хувьд. Тийм тий. Бүр хөндлөнгийн байж аж улсынхаа нэрийг. Америкт ерөнхийлөгч ерөнхий сайд хоёрын чинь давхар алба хашдаг тийм учраас Америк улсын нэрийн өмнөөс гэж хэлж болдгоо байхгүй юу. Өөрөө ерөнхийлөгч өөрөө юм дотор хутгалтцсан юм чи. Тийм учраас тийм заавал шүүхэл шийдвэр эцсийн шийдвэр хэн гаргаж байгаа шүүх гаргаж байгаа болохоос Монголын ард түмэн гаргаагүй шүү дээ. Яг үнэ. Шүүхийн шийдвэр буруу байж болно тэр хамаа байхгүй. Янзлал бий даасан л байх шүү дээ. За ийм л асуудал сүүлийн үед маш их жоохон санаа зовоод байна да. За маш их баярлалаа Баабархаа. Хямралын одоо бас нэг гол шалтгааны тухай ярьлаа шүү дээ тийм ээ. Энэ юу нэг гол шалтгааны нэг шүү. Энэ хямраад байгаагийн гол шалтгааны нэг. Голоосоо гол юм шүү. Би бол нэлээд чухал шалтгаанууд. Тэр юун авилгал лобби гэдэг бол одоо хөндлөнгөөс оролцож байна. Гэхдээ тэр нь бол хуульчлагдсан байдаг. Ямар хэмжээнд мэмжээнд тийм ээ. Тэр айлын том юм бомд. Монгол улсын үндсэн хуулиар үндэсний аюулыг хамгаалах гэдэг шүү дээ. 3 үнэтэй гэдэг байгаа тийм. Тэр угнаас тийм ийм үүрэгтэй одоо анх тохиролцсон одоо үндсэн хуулийн тусгацсан үгээрээ юу гэж байна вэ гэдэг зэрэг засгийн газар парламентод гаргасан шийдвэр нь өөрөө улс орны аюулгүй байдалд шууд холбоотой ийм асуудал байвал зөвлөх үүрэгтэй гэж тийм. Зөвлөх нь биш үү? Тийм. Юуны асуудлаар юу ээж шүү. Тагнуулын мэдээгээр гадаадын үнэтэй уулзсан яриагаар
Энэ асуудал чинь ийм юм руу хүргэж магадгүй байна. Тийм учраас наадхыг анхаарна. Зөвлөх үүрэгтэй гэж байгаа шүү. Одоо хүний эрхийн үндэсний комисс шиг юм биш үү? Тий. Тэгээд энэ асуудлаар гэтэл яасан гэхдээ зэрэг би сайн санаж байна. Инквайри үеэс ерөнхийлөгч болоод асуудлыг хашил дээр татаад авсан. Үндэсний аюулгүй байдлын татаад авчихсан 150 асуудал байсан. Одоо тэдгээр татаад явна гэдэг чинь бол их хурд мурд хилцэх хэрэггүй болчих жоох хөө татаад авсан. Ихэнх нь газар болох тухайсан. Саяхны жишээ шүү дээ. Үнэхээр тэгээд ерөөсөө юу татж аваад тэгээд зөвлөдөг ус тушаадаг. Гэхдээ чи төрийн хамгийн дээд байгууллага биш байхгүй юу? Бизнесийн асуудлыг нууцд оруулдаг. Тий. Үндэсний аюулгүй байдлаар ярьдаг. Төрийн бараа үйлчлэгийн худалдаа авалтыг нууцд оруулдаг. Тэгээд өөрсдөө шийтгэдэг, шууд татаа авчдаг. Бусад хүн энэ талаар хилцхийг хоригдчих яахгүй юу? Бусад институтууд. Ярих юм бол гэмт хэрэг болгож байгаа шүү. За энэ чинь өөрөө бидний нэг тодорхой нэг юм дээр гомдож орлоод байдаг. Гэтэл үйл төмөн юм чинь засаг захиргааны төрийн бүтцийн асуудал ч өөрөө дампуурсан муухай балиар юм руугаа орцсон учраас энийг хинч өөрийнхөө зорилгод ашиглах юм болцоог нэг ачиж байгаа. Дандаа төрийн нэрийн юмнаас хуульчлагдсан ч гарах уу? Хуульчлагдсан мэтэр. Анх ямар санаагаар гарсан ч бол түүмэйл байхгүй да. Тийм үү тий. За ингээд түүмээгээ дуусах.